Засгийн газраас мах сүмний анх дугаар аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг аяны хүрээнд 2020 он гэхэд дотоод мах сүгэ бүрэн хангана гэж үзэж байгаа юм ба. Махны үнийг докторжуулах үүднээс 4-р сарын 10-наас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан байна. Хаврын улиралд махны хомсдолд орж үнэн нэмэгдэх талтай байдаг. Эдийн засгийн энийг хүнд нөхцөлд мах гурлын үнийг доктортой байлгах нь зүйтэй юм а. Тэгвэл салбар яам нь 4-5 6-р саруудад 15 мянган тонн махыг худалдаанд гаргаад байгаа юм байна. Тэгээ 4 сарын 10-наас эхлээд бид нар махан худалдаанд гаргаад тухайн аж ахуйн нэгжүүдтэй хамтраад махны холбоотой хамтраад нийслэлийн хөлсүүд аж ахуйн газартай хамтраад махан борлуулнаас нь тухайн үед 4 сарын 10-нд тэгэхэд 8,000 төгрөгөөр хүрийн мах гэхэд 8,000 төгрөг, юуны мах, хоньны мах гэхэд 7,000 төгрөг ч юм уу тийм байсан. Бид бүхэн тухайн аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад махныхаа үнийн хүрийн махыг гэхэд 5,750, ямааны махыг 4,400, хоньны махыг 5,400 борлуулалтанд гараад Улаанбаатар хотын 121 газар Дархан Эрдэнэтэд бас борлуулалт явьж байгаа. 4-р сарын 10-наас 2017 оны 7-р сарын 1 хүртэл нийслэлийн 6 дургийн 108 дэлгүүрт худалдаалж байгаа юм байна. За ер нь махыг бэлтгэн боловсруулах нь дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх нэг гарц юм. За манай улсад махны үйлдвэрүүд байгаа ч олон улсын стандартад нийцдэг цөөхөн. Цаашилбал махыг чанартай бэлтгэснээр хөрш орнуудад экспортлох боломж бий болох юм. За үнэлэлтүүд эхлээд малаа эрүүлжүүлэх бодлогоо нийт төрөнд сайжруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм а.